Сарын минь төргий. За төсвийн өрөө хэлэлцэж байна. За надад нэг асуулт байна. Энэ инфляцийг бид нар ерөөсөө яагаад дандаа бууруулж чадахгүй байна? Энэ жил 7.5 болоод бүр өсөд ороод ирлээ шүү. Тэгээд одоо цалин хөлсөө нэмнэ гэл энэ иргэд маань жигсаад байна. Бид нар цалин хөлсөө нэмж чадахгүй л суугаад байна хангалттай. Гэхдээ ядаад энэ тавьж байгаа цалин хөлс маань инфляцид идэгддэггүй баймаар байна. 2019 оноос хойш инфляцид 20% идэгдэж байгаа хгүй энэ хүмүүс тавьж байгаа цалин маань. Тэгэхээр Монгол банкнаас өнөөдөр энд байна уу? Монгол банк ер нь бодлогын хүүгээ өсөхөөс өөр ер нь энэ инфляцийг бууруулах ямар арга хэмжээ хэрэгэлдэг юм бэ? Төрийн өмчийн компаниуд гэж сүүлийн үед нэг маш том орлоготой зарлагтай байгууллагууд бий болчихлоо шүү дээ. Жилдээ 16-аас 20 их найдын зарлагыг бий болгож байна. Тэгээд маш их одоо өндөр өртөгтэй төрийн мөнгөөр ингээл үн хамаагүй худалдаж аваад инфляц хөөрөгдөд байдаг. Тэд нар ч л мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээд байгаа байхгүй юу? Түүнээс ш одоо энэ арилжааны банкуд бага хүүтэй зээл өгөөд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа юм биш. Тэгэхээр одоо энэ манай Монгол банкны зүгээс энэ инфляцийг бууруулах арай өөр аргачлал хэрэглэхгүй болвол энэ аж ахуй нэгж энэ зах зээл чинь бүр ингээд агшаад байхгүй болох гээд байна. Хоёрдугаар асуултны сангийн яамнаас асуулт асуух гэдэг юм. Дахиад төрийн өмчийн компаниудтай холбоотой. Энэ уул уурхаан төрийн өмчийн хэдэн компаниуд юу байдг юм бэ? Эдгээр компаниудаас авах одоо орлогоо дутуу аваад байгаа юм биш үсттэй. Ягаад тэгэхээр энэ жилийн ногдлын ашиг хэлбэрээр авах дүн маань багаар төлөвлөгдсөн байна. Уул уурхаагаа баг олборлоно гэж баймааргүй юм аа. Олборлолтын хэмжээ буураагүй л байлтай. Тэгтэл ногдлын ашигын хэмжээ буурсан байгаа юм. Энэ юутай холбоотой юм бэ? Хоёрдугаарт нь энэ аж ахуй нэгжийн орлогын албан дотор төлдөг хэдэн одоо төрийн өмчийн аж ахуй нэгжүүд байна вэ гэдэг асуулт. Цаашлаад энэ нэмэгдсэн үртгийн албан дотор дээр нэг асуулт байна л да. Нийт уул уурхаан компаниуд маань ер нь хэдийн хэмжээний нөөц төлдөг юм. Нийт нөөц төлөгчдийн хэдэн хувийг нь уул уурхаан компаниуд эзэлдэг юм бэ гэдэг энэ асуултанд хариулт авъя. Ургамал сууд байна уу? За 7 номер. За Монгол банкнаас ургамал сууд өнгөрсөн одоо 10 жилийн статистик мэдээлэлээс харах юм бол инфляцийн задлаад харахаар 60% орчим нь байнгын одоо нийлүүлэлтийн шалтгаантай инфляцаар тайлбарлагдаж байгаа. Тэгэхээр Монгол банкны одоо бодлогын хэрэгслүүд бүгдээрээ эрэлтийн шалтгаантай инфляц буюу дотоод эрэлт, нийт эрэлтийг нөлөөлөх замаар инфляцийг одоо удирдах ийм бодлогын хэрэгслүүдтэй байдаг зөвхөн харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляцтай болохоор одоо нийлүүлэлт бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангамжийг сайжруулах одоо логистик бүтцийг сайжруулах, дэд бүтцийг сайжруулах зэргээр одоо салбарын яамтууд бол энэ бол хариуцдаг ийм ажиллагаа гэдэг бол сэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. За бидний төсөөллөөр бол яг хуу инфляц энэ онд бол манай зорилттой түвшний дээд хязгаарт бол хүрнэ. Эх оны эхний хагасд бол бас инфляц тэгж хурдан буурахааргүй байгаа. Харин сүүлийн хагас руугаа бол буурах ийм төсөөлттэй байгаа. Сангийн яам 9 номер. За сангийн яам Санжаа Дорж гишүүний асуултанд хариулъя. За ногдлын ашигын хувьд бол Эрдэнэс Монгол компани харьяанд бол уул уурхаан компаниуд бол нийцтэй уул уурхай болон тээврийн компаниуд нийлээд 17 компани ажиллаж байгаа. За эдгээр компаниудаас бол бид нар төрийн өмчтөд 7 компани бол ногдлын ашиг бол эргэжил бол орлого төвлөрүүлэхээр бол тооцсон байгаа. За ногдлын ашигыг бол мэдээж хэрэг гарч ирж байгаа ашигаас нь өмнөх жилийн ашиг буюу 25 онд энэ жилийн ажилласан ашигаас нь эргэжил бол хуваарлана. За тэгэхээр мэдээж хэрэг үүнд бол тэр гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээ за үүн бол шалтгаалж байгаа. Ногдлын ашигын төлөвлөгөөг бид нар бол гаргахтаа хариуцсан одоо газар болох төрийн өмчийн хороо засгийн газрын хэрэг эрхлэх газраас бол аль биесээр бичгийг аваад эрхчлэлийн бизнес төлөвлөгөөтэй нь уялдуулаад ногдуулаад тавьчихж байгаа. За ерөн зүгээр уул уурхаас авж байгаа бидний орлогын хэмжээ гэх юм бол нийт орлогын маань 30 орчим хувь байгаад байгаа. За энэ дотор бол аж ахуй нэгжийн орлогын албан дотор бол 3.2 их найд төгрөгийг бол уул уурхаас 9 номер гүйцэж хариулъя.
Ирэх жилийн үед бол уул уурхайн салбараас бол бид нар аж ахуйн нэгжийн орлогын албан доторыг бол 3.2 их найт төгрөгийг бол зөвхөн уул уурхайн салбараас бол олно гэсэн ийм тооцоололтой байгаа. За уул уурхайн бус салбараас бол 3.3 ингээд нийлээд 6.5 их найт төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан доторыг бол тооцож одоо орлогыг бол тооцож тавьсан байгаа. Баярлалаа.